За сайн байцгаана уу. За энэ өдрийн мэдээг та бүхэндээ хүргэе. За өнөөдөр хэдүүлээ юу ярих вэ гэхээр за Facebook-ийн бизнес менежер гэж ямар чухал ач холбогдолтой зүйл үүдгийг за энэний одоо гүн рүү илүү хэдүүлээ орж үзцгээе. За юуны өмнө яагаад энэ сэдвийг ярих болсон бэ гэхээр за олон хүмүүстэй олон байгууллага газруудтай уулзаж за сошиал орчинд хөгжүүлэлтийг хийхэд хамгийн одоо нэн тэргуунд шаардлагатай олж авах хэвээр мэдлгүүдийн нэг бол энэ хүү бизнес менежертэй холбоотой мэдлэг мэдээлэл хомос үйд юм байна гэдгийг олж илрүүлсэн. За тийм учраас Facebook хуудастай эсвэл Instagram хуудастай хүн болгон нааша анхаарлаа хандуулаарай. Яагаад гэвэл таны онлайн хөмж хөрөнгийн аюулгүй байдгийн талаар ирээдүйн хөгжил дэвшлийн талаар би яах нь та бүхэнд нууцыг дэлгэх гэж байна. За юуны өмнө хэдүүлээ бизнес менежертэй юу юу гэдгийг мэдхийн тулд яах вэ гэвэл за мэдээж Facebook-ээр нэвтэрж ороод за өөрийнхөө нэрэн дээр дараад за энэ Meta Business Suite гэдэг дээр бол дарчаад болно. За ингээ Meta Business Suite-ээр дарангуут энэ цөөн буланд бол тантай холбоотой за бизнес ямар нэртэй портфолионууд байгаа вэ? За тэрэн дотроо хичнээн эд хөрөнгө байгаа вэ гэдгийг харуулдаг гэсэн үг. За өөрөөр хэлбэл энэ Way Backpack гэдэг одоо портфолиогийн хувьд дотроо нэг бизнес ассеттай буюу тэр нь юу вэ гэвэл Way Backpack гэдэг Facebook-ийн одоо пэйж байна гэсэн үг. За энэ Монгол үлгэр Kids Toy Fairy Tale гэдэг дотор яг нь хоёр бизнес ассеттай тэр нь яг нь энэ web.com за энэ хүүхдийн тоглоом гэсэн. За гэх мэтчлэн ямар бизнес портфолиотой вэ гэдгээ бол эндээс харж болох нь байна. За энэ дээр жишээ болгоод сөргөөр нь харъя те. Одоо өсөргөж юу гэж хэлэх юм те. Эсрэгээр нь харж үзье. За Wayback гэдэг энэ пэйж маань бизнес портфолиотой үед яаж харагддаг вэ гэж. За энийг харахад бол маш амархан. За би энэ хуудас руугаа ингээд нэвтрээд орсон. За энэ хуудас руугаа би орохдоо за бүрхнээс нь явчих те. Хуудас руугаа ороод professional dashboard гээд хэн эзэмшдэг вэ гэдгийг одоо харах гэдэг нэгсэн үг хэдүүлээ. За page X руу ороод харах юм бол за энэ хуудасны за дийлэн хүмүүсийн буруу ойлгодог. Өөрөөр хүн энэний хамгийн том админ юм байна гэж боддог. За page deletion буюу устгах хэрэгтэй. Энэ буюу хамгийн том супер фул админ хэрэгтэй хүнийг энийг шандуурдаг. Гэвч үгүй. Хамгийн том big админ бол энэ эрэгтэй хүн байдаг. Бизнес портфолио. Өөрөөр хэлбэл waybackpack.com гэдэг com биш уучлаарай. Энэ нэртэй бизнес портфолио бол энэ хүү хуудасны хамгийн том яг нь бийг эзэмшигч юм аа. Энэ портфолио энэ хуудсыг эзэмшиж байна гэж гарч иж байна. Харин энэний удирдлагын доор яг нь энэ ad аккаунтууд оршдгоо гэдгийг анхаарах хэрэгтэй гэсэн үг. За сая бол би эндээс бол сөргүүлж бол уншлаа. За тэгвэл яаж энийг портфолио дотроо одоо өөрийнхөө Facebook хуудсыг одоо өмчилж эзэмшигч нь болд юм бэ гэж тэ. За юуны дөрөнд эхлээд Facebook менежерийн талаар ойлголтгүй байгаа гайхаад байгаа юм бол энэ баруун дээд болонд би линк үлдээ. За энэ линк рүү ороод эхлээд тэрний яаж үүсэхгүй ийхүү энэ заавар юмнуудтай танилцчаад тэгээд энэ бизнесийг одоо үүсгэх юм бол их зүгээр шүү. Яг бол би тэр маш олон зүйл ярьсан юм а дахиад энэ дээр одоо ярих боломжгүй. Арай өөр төвчний зүйл ярих гэж байгаа гэдгийг ойлгоорой тэ. За ингээд бизнес менежерээ үүсгэсэн хүмүүс яах нь гэвэл Meta Business Suite-ээр дамжаад энэ зинхэр арааны зурган дээр дараад ороод харж болно гэсэн үг. За ингээ харах юм бол хамгийн түрүүнд бизнес портфолиогийн чинь инфо буюу энэ бизнес инфогийн чинь одоо мэдээлэл гарч ирнэ. Ямар IT аягтай, хин эзэмшдэг, яад эдийн доошо тэ бүх юм гарч ирнэ. За хоёрдугаар гэх юм бол пэйж буюу энэ хүү бизнес портфолио дотор авахыг хүсэж байгаа пэйж нэрийг оруулж өгдөг. За яг нь ингээд дотор нь орсон пэйжний хувьд ингээ орчдөг. За тэгээд хамгийн том админ хүн бол өөрөөр хэлбэл харагддаггүй. Энэ бизнес портфолиогийн хамгийн том админ нь уг нь бол энэ дээр байх хэрэгтэй боловч энийг нуучдаг гэсэн үг. Хаана харагддаг вэ гэвэл зөвхөн бизнес портфолиогийн ард нуугдаж харагддаг. За тэрийг нь яаж хардаг вэ гэхээр энэ бизнес портфолио руу ороод people гэдэг зэсэн дотор орох юм бол хамгийн том админ энэ дотор байдаг гэсэн үг.
бол Булган Тамир инх амар буюу ийм Gmail хаягтай хүн хамгийн том админ нь. Энэ хүн биш гэсэн үг. Энэ хүн биш. Тэгээд яг нөө пэйж рүүгээ ороод хэрвээ чи доошо гүйлгээ харах юм бол хамгийн том админ эрхтэй хүн нь хэн бэ гэвэл Булган Тамир инх амар буюу юу гэдэг нь намайг хэлж байгаа. Би. Тэгээ яг нөө full control эрхтэй юмаа гэж. Харин яг нөө энэ Баянбат Алтан дүр гэдэг аккаунт бол зүгээр том админ, тухайн пэйжийн л админ. Гэхдээ энэ пэйж нь яг нөө энэ бизнес портфолио дотор байгаа учраас хамгийн том нь хэн гэсэн үг вэ? Энэ бизнес портфолио болж таарлаа гэсэн. Тэгэхээр энэ бизнес портфолиогийн хамгийн том босс нь хэн бэ гэвэл энэ хүн гэсэн үг. Өөрөөр people дээр full control эзэмшиж байгаа энэ хүн бол энэ бизнес менежерийн хамгийн том админ, энэ дотор байгаа хэрвээ одоо пэйжүүд нэмээд оруулах юм бол яг нь хамгийн том админ гэсэн үг. За энэ дээр ингээ пэйжүүдэд нэмж болдог. Ингэж оруулаад за Facebook пэйжийн URL-ийг бичээд next гэх юм бол шинээр бол пэйжийг бол энэ хүү одоо бизнес менежер дотроо бүгдийн сайхан хамгаалтан дотор авчдаг гэсэн үг. Тэгсэн тохиолдолд тухайн хуудасны access руу ороод харах юм бол яг нь хамгийн том админаар нь одоо хувь хүн биш ийм бизнес портфолио үүсдэг байх нэ гэсэн үг байна. За тэгвэл би хамгийн том энэ бизнес портфолио дотроо тийм үү дахиад том админ нэммээр байна. Яагаад гэвэл би өөрийгөө том админ гэж бодоодсэн чинь үгүй юм байна. Би энэ дотор нэмэгдэх ёстой байна гэдгийг ойлгочлоо. За яаж нэмэх вэ гэвэл буцаагаад people руу ороод invite people гэдгийг дарна гэсэн. За invite people дээр яг энэ дээр тухайн одоо Facebook аккаунтны Gmail хаягийг яг нь бичиж өгдөг. За заавал Gmail хаалбаг л дээ. Тэр нь email хаягийг бичиж өгдөг гэсэн. За ингээд тэр хүнийг яах нь урдгаа гэсэн үг байна. За ингээд за энэ дээр за энэ болохоор аль хэдийн өргөцсөн хүн байна. Өөр хаяг нэмнэ гэж. За би өөр хаяг бичтэй. .com бичтэй. За инхээр болж байгаа. За төр access хөө энэ хоёрыг бол дарах шаардлагагүй. За next гээд. За partial access гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр одоо хамгийн том full admin эрэхтэй хүн биш гэсэн үг. За ер нь бол full admin эрэхтэй хүн яах нь энэ full control-ыг дарчна гэсэн үг. Ингэснээрээ та өөрийнхөө бизнес одоо менежерийг одоо энэ хүнтэйгээ яах нь next гэдэг товчийг дарснаар хуваалцж байна гэсэн full admin дээр. Full admin биш гэх юм бол яах нь энийг нь хязгаарлаад partial access өгчнө гэсэн. Хагас эзэмшигч гэсэн. Ингээд next гэж дарчна гэсэн. За энэ мэтчлэн яах нь хэрвээ таны багийн гишүүд хамтрагч нар байх юм бол та өөртөө full эрхийг өгөөд харин танаа багийн гишүүд partial access-аар одоо тухайн бизнесийг удирдах нэ. За энэ бизнес портфолио маань за хуучин бол бизнес менежер нэртэй байсан. За нэрээ солиод бизнес портфолио гэдэг метагийнхан сольсон. За энэ бизнес портфолио дотор өөр юу хийж болдог вэ гэвэл за энэ дотор хүмүүсээ нэмчин дээ чагсаалтаар 5-10 хүн байж болно. За гэтэл юу гэдэг зөвхөн хүнээр биш яах нь партнераар нэмж болдог гэсэн утгатай. За партнер гэдэг нь юу хэлээд байгаа вэ гэвэл за яг тантай адилхан тийм үү. Бас нэг өөр талд бас нэг хүн тийм үү компанийн тийм үү бизнес портфолио үүсгээд тэрэн дотроо яах нь бөөн хүмүүстэйгээр хамтран ажилладаг гэж болно. Энэ тохиолдолд яах нь та тэр олон компани хүмүүсийг нэг дор нэмэх биш зөвхөн партнер дээр яах нь тухайн энэ партнерийг хамтрагчаараа нэмж болдог гэсэн үг. За ингээд яах нь give partner access to your asset гэд одоо өөрийнхөө эрхийг хинд өгөх вэ гэдгээ шилжүүлж болдог гэсэн үг. За бизнес партнер ID нэгэх юм бол за ийшээ ороод нөгөө талынхаа хүн рүү ороод за энэ ID кодыг надад хэлж өгөөч гэгээд энэ кодыг хуулаад авна гэсэн үг. За ийшээ ороод ингээд энэ код бичээд тийм үү next товчийг дарснаар яах нь өөрийнхөө бизнес портфолиог өөр хин нэгэнтэй одоо түншлэлийн зарчмаар хувааж авч байна гэсэн үг байна. За энэ түншлэлийн зарчмыг бол манай VPN маркетингийн компанийн бол тогтмол хэрэгжүүлж ажилладаг. За яагаад гэвэл тухайн бизнесийн байгууллагын хамгийн том удирдлага босс хүн бол people дээр
full control хэрэгтэй байх хэвээр. За харин бидний хувьд бол яадаг вэ гэвэл партнер буюу туслах маркетинг агентлаг гэдэг утгаараа туслан дэмжиж орж ирнэ. Дараа нь магадгүй ямар нэгэн асуудал үүсэх юм бол энэ партнерыг remove хийгээд бүх зүйлээ салгаад авчиж болдог гэсэн утгатай. За энэ хоёр бол маш чухал одоо зүйл. За яагаад энэ хоёрыг чухалчилж яриад байгаа вэ гэхээр маш олон хэрэглэгч нар дээр, компаниуд дээр, бүр ялангуяа том компаниуд дээр хүртэл маш их түгээмэл харагддаг зүйл бол энэн дээр бол маш том алдаа хийсэн байдаг. За итгэл дээр тулгуурж мэдээж бие биендээ бизнес хийж байгаа хүмүүс итгэлгүй яах вэ? Гэхдээ бүх зүйл итгэл дээр тулгуурлана гэж байхгүй шүү дээ, тэ. Мэдээж арталтаа аюулгүй байдлыг үргэлж сахих хэрэгтэй. Гэтэл хин нэгэн хүн хамгийн том одоо админ болж орж ирээд яах нь тухайн бизнесийг одоо зэрэг эзэмших юм хэрэгтэй болчдөг гэсэн. Харин бизнес портфолиог ашиглаж байгаа тохиолдолд бол ямар ч айцгүйгээр тухайн хүнд яах нь эрхийг нь тааруулж өгдгөөрөө энэ бизнес портфолиогийн хамгийн том онцлогуудын нэг байгаамаа гэсэн үг. За бизнес портфолиогийн дараагийн одоо хамгийн том онцлог зүйл бол юу вэ гэхээр за эд хөрөнгө гэж түрүүн ярьдаг. Эд хөрөнгө үүсгэж болдгоороо одоо маш онцлог давуу талтай гэсэн үг. За өөрөөр хэлбэл энэ портфолио дээрээ ганцхан танд юу байгаа юм бэ гэвэл ганцхан танд Facebook-ийн хуудас байгаад нэмэргүй. За танд юу байгаа вэ? Дийлэнх компаниудад Instagram аккаунт байдаг. Тэгвэл Instagram аккаунтаа яах нь мөн өөрийнхөө бизнес портфолио дотор өмчилж авч болдог байх нь. За дийлэнх бизнесүүд нэмэлтээр аппликейшн гаргасан байдаг. За тэгвэл яах нь энэ дээр та өөрийнхөө аппликейшнийг миний аппликейшн гэж одоо олон нийтэд яах нь энэ дээр хамгаалтанд авч болдог байх нь. За дээрэс нь ad account буюу за төлбөртөө зар сурталчилгаа явуулахдаа за бизнес менеж портфолиотой тохиолдол 10 хүртэлх аккаунтыг бол нийхийг зөвшөөрдөг. За эхэндээ бол 3-ыг зөвшөөрж байгаа, дараа нь 10 хүртэлх аккаунтыг бол нийхийг зөвшөөрдөг гэж байгаа. За ингээд бизнесийн олон чиглэлд үйл ажиллагаа гаргаж тэр нь төлбөртөөгөр тус тустай санхүүгийн тооцоололтой явдаг бол яг нь тус тус нь ad account үүсгээд тус тусд нь карт холбоод ардаа тус тусдын санхүүгийн ажиллах зарчимтайгаар явж болдог байх нэ. За Монголд маань WhatsApp бид нар нэг ашигладаг учраас энийг алгасч байна. За Монголд илүү их ашигладаг те зүйлүүдийн талаар товчхон ярихгүй бол за энэ бүх зүйлийг бол багтааж ярьж амжихгүй. За дараагийн гол нэг чухал алхам байна. За тэр юу вэ гэх юм бол data set гэж хэлж байгаа. За өөрөөр хэлбэл танд бэлэн ашигладаг та аппликейшнтэй байж болно. Эсвэл та вебсайттай байж болно. Тухайн вебсайт аппликейшнийг чинь маш олон хүн тасралтгүй ашигладаг байж болно. За тэр ашиглаж байгаа хүмүүс рүүгээ яах нь зориулаад та зорилтод сурталчилгаа үзүүлэх сонирхолтой байж болно тийм үү. За энэ тохиолдолд бол энэ дата сетийг бол ашигладаг. За энэ дата сетийг суулгачих юм бол ерөөхдөө ингэж харагдана гэсэн үг. За энэ миний webhint.com дээр харагдаж байна. За сүүлийн нэг сард орж ирсэн одоо хүмүүсийн тоог бол өдрөөр нь графикаар харуулчихна гэсэн үг. Тэгэхээр энэ бол ямар дата харагдаж байгааг миний вебсайтаар зочлсон хүмүүсийг яах нь энэ хүү Facebook надад ингэж таны одоо вебсайт руу ийм хүмүүс энэ өдрийн турш ингэж одоо зочлоо. За энийг бид нэр event буюу event гэж тэмдэглэж авсан. За ингээд page үтсэн гэдэг event дотор яах нь 25500 одоо үйлдэл event бол бүртгэгдсэн байна гэдэг мэдээллийг надад өгч. За ингээд цаг хугацааны ирэмбэр нь харж болно. За тэгэхээр энэ 25000 үйлдэл хийсэн хүн рүү би хэрвээ энийг миний зорилтод хэрэглэж үзэж байгаа бол яах нь бүүст хийж болох нь байна гэсэн үг. За энэ бол нэг эд хөрөнгө болчдөг гэсэн үг. Өөрөөр хэлбэл таны онлайн дээр хадгалах, хамгаалах, хайрлах хэвээр яг эд хөрөнгө гэсэн үг. За энийг бол англиар бол asset гэж бол хэлээд байгаа. За одоо Facebook-ийн метагийнхан өөрөөсөө тийм мөн адил. За энийг бол энд ингээд create гэж дараад за энэ дээр нэр өгөөд цаашаагаа бол одоо холбож болдог. За энэний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авал Facebook-ийн pixel гэж юу вэ гэдэг талаар дахиад ойлголт авах болно. За баруун дээд болонд мөн pixel-ийн талаарх ойлголтыг үлдээе. За тийшээ дарж ороод тэрэн дээрээс жоохон мэдээлэл авчаарай. За үүний дараа за мөн хамгийн чухал нэг онцлог тохиргоог би та бүхэндээ санал болгож байна. За энэ ямар тохиргоо вэ гэвэл за brand safety гэж байна тийм. Brand safety, suitability гэх тийм. За энэ яадаг вэ гэхээр энэ дотроо домен гэдэг зэстэй. За энэ дотроо доменоо яах нь холбоо, доменоо баталгаажуулаа гэдэг зэстэй гэсэн. За энэ дээр нээд товчийг дараад за өөрийнхөө домен хаягийг одоо бүртгүүлдэг гэсэн. Жишээлбэл миний домен хаяг бол webhint.com маркетинг агентлаг.
За энийгээ би бүртгүүлчих юм бол яадаг вэ гэхээр бүхэл бүтэн метагийн орчин, хүрээлэн буй орчинд даяар таны вебсайтыг хин нэгэн одоо өөрийн юмч мэт ашиглах, буруу зөрүү янз бүрийн байдлаар ашиглахыг хориглодог гэсэн үг. Зөвхөн энэ одоо webhintic.com гэдэг домен хаягийг зөвхөн яах нь энэ портфолиогийн эзэмшигт хүнд дээрээс нь зөвхөн энэ одоо пэйжүүдэд яах нь ашиглахыг зөвшөөрдөг гэсэн үг байна. За ингэснээр яах нь магадгүй таны бизнесийн нэрийн өмнөөс хин нэгэн хүн хаяг нээчээд тэрэн дээрээс магадгүй таны нэрийн өмнөөс таны бизнес юм шиг аяглаж аашлах буруу зөв мэдээлэл санамсаралтай болон санамсаргүй байдлаар явуулахаас Facebook сэргийлж өгдөг гэсэн үг. Тиймэрхүү постыг одоо ороод илрүүлэх юм бол та нөгөө тэр хүнд яах нь та зөвшөөрлгүй домен ашиглаж ин гэдэг алдааг заагаад тухайн контентыг нь устгах ч юм уу аргыг хүртэл Facebook өөрөө энэ дэр авдаг гэсэн үг байна. За энэ бол бас миний нэг хэлэх байгаа чухал холболтуудын нэг юм. За энийг яаж хийх вэ гэвэл заавал яах нь энэхүү бизнес портфолиогоор дамжуулж бол хийнэ. За подкаст гэх юм уу сургалт. За YouTube-ийг эхлэхийн өмнө би бол хийсэн те. Портфолио гэдэг бол ер нь онлайн орчинд таны эд хөрөнгүүдийг хадгалж хамгаалж урт хугацаанд тогтвортой хөгжүүлж тусалдаг зүйл шүү гэж хэлж байгаа. За үүний нэг бол энэ байлаа. За гих мэтчлэн цаашаага за Facebook-ийн чатботтой холбоно гэдэг хамгийн наазах хэрэг заагардаг те. За ингээд эхлэнгүүт юу хэрэг болдог вэ гэвэл энэ бизнес портфолиотой л холбогдох хэрэг гардаг гэсэн үг. За тэгэхээр таны бизнес урт хугацаанд тогтвортой зөв явъя гэвэл энэ бизнес портфолиогоо нэг шалгаач, эзэмшигчийн эрх мэдлийг нэг ойлгооч. За энийгээ нээсэн бол дотроо хүмүүсээ зөв хуваарлаач тий. За өөрийнхөө аюулгүй эд хөрөнгүүдийг яах нь өөртөө дээр бүгдийг бүртгэж аваад хамгаалтандаа аваач гэж за энэхүү дугаараараа бол ойлгуулахыг та бүхэндээ хүслээ. За тэгээд дараагийнхаа видеогоор уулзтлаа. Түр баяртай манайхаа. За миний бичлэг та бүхэнд таалагдаж өшөөд илэрэнгүй сонирхолтой мэдээлэл авахыг хүсвэл мэдээж subscribe гэдэг батангаа дарахаа мартаа. За баярлалаа.